Дэлхий жижиг юм аа нэрэ. Үнэхээр дэлхий жижиг юм аа. Тайсон өчигдөр ингэсэн. Тайсон гэдэг хайлт Америк биш. Их Британи биш. Солонгост 20 мянган хайлттайгаар Солонгосын трендийг өчигдөр тэргүүлсэн. Яг 22 настай Майк Тайсон гэдэг бол зүгээр л зүүдэнд орон заяа амар байсан. За тэгээд Майк Тайсон нэгэн подкаст ярилцлаганд өчигдөр орсон. За энэ подкастер орохдоо нэлээд нарийн юм ярьсан. Тухайн үед 1988 онд нэг тийм супер модель ихнэртэй байсан. За тэр ихнэр нь болохоор Робин Гивенс гэдэг ихнэртэй байж Майк Тайсон гэрлээд 1 жил боллоо. 1 жилийн дараа энэ ихнэрээсээ салж исэн. Салахдаа нэлээд их асуудалтай салж исэн. Тэгсэн чинь Тайсон ингэсэн байна. Маш их хартай. Тайсон бүр солиотой юм шиг хартай. Ууртай юм амтан заяа. Ихнэрээсээ салсан ихнэр тустай амьдардаг болсон ч юм уу. Салж нэлдэг штэ хол байсан. Яг салсан байсан мөгүй би сайн мэдгүй. Гэхдээ ямар ч хэлсэн ихнэрийнхээ гэрийн гадаа ирсэн юм байна. Ихнэртэйгээ уулзах гад ч юм уу. Ихнэртэй нь машин дотор нэг залуу цуг явж исэн гинэ. Тэгээд Тайсон яваад очсон чи ихнэр нь ингээд каал болсон. Бүхтлээ айцсан. Бүр ингээд сандарсан. Тайсон ингээд гараад ирсэн чинь. Айцсан. Хажууд нь хэн сууж исэн гэж. Тайсон бол өөрөө ингэж хэлээд байхгүй. Тэр хүн хэн байсныг би мэдэхгүй. Тэгээ одоо болохоор хин гэдэг нь тодорхой болсон. Тухайн үед од болж амжаагүй байсан хүн байна. 1988 онд. 1990 оноос энэ үйл явдал 1988 онд болсон үйл явдал байхгүй юу? Тэгээ 1990 оноос хойш энэ залуугийн ингээд нэр дэлхийд даяар алдартай болсон. Энэ хүн бол Брэд Питт. Йоо, та нар ингээд Тайсон ингээд ярьслага өгтөө. Эхнэрээ хардаад байгаа шүү дээ. Эхнэр нь сална өстой явна моон гэдэг ингээд ярьжсэн чинь эхнэр нь өөр нэг залуутаа сууж байна. Цаагаад тэгээд залууг нь очиад харсан чинь Брэд Питтэс. Та нар эхнэрээ Брэд Питтэй цогсоож байна. Тэгээд Брэд Питт дэлхийн аягүй жижиг баг. Яг тэгвэл Брэд Питт тухайн үед юм алдарч ерөөсөөр хинч танихгүй. Тайсон танихгүй байсан. Тэгээд эхнэр нь бол өгөөсгч юм. Бид хоёр ямар ч тийм буруу ойлголж яваад байгаа шин. Бид хоёр тийм Брэд Питт бид хоёрын хооронд янз янз асуудал байгаагүй л гэж шиг байсан. Гэхдээ та нар би ингээ хоёр талаас төсөөлмөр байгаа байхгүй юу? За нэг юу гэж ярьдаг вэ гэхээр Брэд Питт дэлхийн хамгийн гоё залуу гэж ярьдаг шүү дээ. Хамгийн сайхан залуу гэдэг. 88 оны Брэд Питт бол харах царайны аимшигын амтан байгаа шүү дээ. Бодвол одоо халуун гэж жигтэйхэн, халуухан гэж жигтэйхэн те. За нэг талаас Тайсон эхнэрээ хардаад байдаг. Тэгээд ингээд тэнд сууж байгаа хүн Брэд Питт байгаа. Амар гоё залуу байгаа. Нэг нөгөө талаас Брэд Питтийн талаас ингээд би хармаар байгаа байхгүй юу? За нэг охин нэг эмэгтэй ингээд цуг болцоод ч юм уу болцоонд яваал ингээд яг ирсэн чинь хуучин нөхөр нь гараад ирсэн. Нөө нөхөр нь Майк Тайсон. Бурхан минь гүг тэнгэр минь. Йоо, Брэд Питтийн тэр зүрх мөрх нь яа завлж ийсэн боллоо зүгээр. Брэд Питт маш их айсан байсан гэж. Тайсны айхгүй гэж яах юм бэ Тайс 1988 оны Тайсон штэ манайхаа. Брэд Питт ихнэрээ барьж исэн гэдэг яриа. Яагаад чи Солонгост бүр ингээд яг яриа болоод байгаа юм байна л да. Чухам яаж энэ Солонгос вайрал болсныг бол мэдэхгүй. Юу даяараа Солонгос даяараа Тайсон гэдэг хайлт хайгж байна. За тэгээд 100 цаг болж энэ манайхаа та хэрэг аялах байгаа бол аяллаа тоног төхөөрөмж аялалтай холбоотой бараа бүтээтгүү нэг дороос сонирхъя гэж байгаа бол Аялал Экспо 2026 яг одоо болж байгаа юм лээ. Та бүхэн мөргөнөөр ирж үйлчлүүлээрэй. Энэ удаагийн Аяллаа Экспо гол онцлог гэдэг хүн аяллаа машинууд байгаа. Та аяллаа машинууд бол өөрийн биеэр орж үзээд сонирхоод харж албаас болно.